Энэ өөрийгөө танилцуулах болон өрөөлийг танилцуулах хичээлийн харилцан яриануд байна. За registre formel гэхээр энэ одоо албаны төлөвлөгөөн өнгө аясыг хэлж байгаа тий. Registre informel гэх юм бол албан бус, familier гэх юм бол чөлөөтэй, зарим тохиолдолд хар ярианы гэсэн үг. За харъя. Нэгдүгээрт нь nationalité. Ясундас. Bonjour. Quelle est votre nationalité? Сайн байна уу? Таны гарал үүсэл та ямар үндэстэн бэ гэнэ. За, je suis italien. Би бол Итали. Харин та et vous? Je suis française. Би Франц хүн. За, хошоо registre informel дээр болохоор T'es de quelle nationalité? Одоо ингээ анзаархад T'es гэд tu es гэд чи гэж харьцаад байгаа биз? За, T'es de quelle nationalité? Je suis espagnole. Et toi? Би Испани хүн. Харин чи? Moi, je suis marocain. Би Maroc. За, ажил мэргэжилтээр Qu'est-ce que vous faites dans la vie? Та ямар ажил эрхэлдэг вэ? Гэдгийг та амьдралдаа юу хийдэг вэ гэж ингэж асуудаг. Qu'est-ce que vous faites dans la vie? Je suis médecin. Et vous? Би бол эмч, харин та? Je suis professeur de français. Би Франц хэлний багш. За хошоо. Tu fais quoi dans la vie? Чи юу хийдэг вэ? Je suis étudiant. Et toi? Би бол оюутан, харин чи? Moi, je bosse dans un café. Би нэг кафед ажилдаг. Гэнэ. За одоо би ямар ч тайлбаргүйгээр хэлээд өгье. Давтаад хэлээрэй. Bonjour, quelle est votre nationalité? Je suis italien. Et vous? Je suis française. Qu'est-ce que vous faites dans la vie? Je suis médecin. Et vous? Je suis professeur de français. T'es de quelle nationalité? Je suis espagnole. Et toi? Moi, je suis marocain. Tu fais quoi dans la vie? Je suis étudiant. Et toi? Moi, je bosse dans un café. Lieu d'habitation. За, lieu d'habitation гэхээр оршин суугаа газар гэж энэ lieu гэдэг нь газар гэсэн үг. За, où est-ce que vous habitez? Та хаана амьдардаг вэ? Où est-ce que vous habitez? J'habite à Lyon. Би Лион хотод Лионд амьдардаг. Et vous? Харин та? Moi, j'habite à Marseille. Би Марсей хотод амьдардаг. За, хоошоо энгийн ярианд t'habites où? Чи хаана амьдардаг вэ? Tu habites où? Эсвэл шууд энэ хоёрыг залгаад t'habites où гэж хэлцдэг шүү бас. À Lille. Lille хотод. Et toi? Харин чи? À Paris, dans le 18e. Парист 18 дугаар дүүрэгт. За дүүрэг гэдэг нь эр хүйсний үг учраас шууд ингээд тооныхоо өмнө le аваад хэлчихдэг. Хэрвээ би эм хүйсний үг байх юм бол одоо жишээ нь 18 дугаар хайрцаг гэж хэлье л да тий. Тэгэхээр dans la 18e гэж хэлэх нь байна. Хайрцаг гэдэг нь эм хүйсний үг учраас. За энэ зүгээр дашрамд хэлж байгаа юм нэг мэдээлэл. За би энэ хоёрыг ахаад уншаад өгье. Où est-ce que vous habitez? J'habite à Lyon. Et vous? Moi, j'habite à Marseille. Tu habites où? À Lille. Et toi? À Paris, dans le 18e. За одоо хүний тоог хэлэх нэ хоёулаа хэдүүлэн дээр. Nombre de personnes. За combien de personnes travaillent ici? За combien гэдэг нь хэд хичнээн гэсэн утгатай үг байна асуух үг. Personne гэдэг нь хүн гэсэн үг. Travailler гэхээр ажиллах. Ici гэдэг нь энд. Тэгэхээр хэдэн хүн энд ажилладаг вэ? Combien de personnes travaillent ici? Il y a 10 personnes. 10 хүн бий. За би байдаг гэдгийг нь il y a гэж байна. За 10 personnes хүн.
Il y a 10 personnes. Merci beaucoup. Баярлаа. Их баярлаа. За, энгийн ярианд. Il y a combien de gens dans ton bureau? Чиний ажлын өрөөнд хэдэн хүн байдаг вэ? За, одоо энэ дэр нөгөө il y a гэсэн тийм ээ. Энэ il y a-г энгийн ярианд болохоор шууд я гэж хэлждэг. Ерөөсөө манай eu-я гэдгийн я. За, тэгэхээр il y a combien de gens dans ton bureau? On est 20. За, одоо энэ être-ийг дээр болохоор être үйлгүй хургал дээр үтсэн тийм ээ il, elle, on гэдэг. За, энэ on гэдэгт нь бид гэсэн утга байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр on est 20 гэдэг нь бид 20 өөрөөр хэлбэл манай ажлын өрөөнд 20 суудаг гэж тийм. On est 20. Ah ouais, pas mal. Хөө. Тийм үү. Муугүй шүү гэнэ. Аваа юмаа гэсэн утгаар хэлэх гээд байна те. Нэг өрөөндөө 20 суудаг гэх юм бол аваа том өрөө байх гээд байна. Олуулаа байх гээд тэгэхээр хөөх бас л байна шүү. Бас л аваа юмаа гэх юм бол энэ хараа. Ah ouais, pas mal. Энэ mal гэдэг нь муу гэсэн. Па гэдэг нь одоо мэдэн тийм ээ. Үгүйсгэлийн па байна. Тэгэхээр энэ хоёр нийлэхээр муугүй шүү. За. Энэ дээр тэгэхээр танах өрөөндөө хэдүүлээ вэ? 20. Тийм үү, муугүй юм аа гэж хэлэхэд бол утгагүй бац. Тэгэхээр хөөх овоо юм аа гэх гэдэг тийм ээ. За, дараа нь identité et profession. За, хувь хүний хувийн мэдээлэл болон мэргэжил гэж байна. Quel est votre nom? Таны аваг юу вэ? Аваг хэм бэ? Je m'appelle Marc Durand. Намайг Marc Durand гэдэг. Et vous êtes architecte, c'est bien ça? Та архитектор руу тийм биз? C'est bien ça гэхээр ямар нэг мэдээллийг баталгаажуулахдаа ингэж асуудаг тийм биз? Гэхэд c'est bien ça? За. Хашаа энгийн ярианд болохоор энэ хараа profession гэдэг бол одоо мэргэжил байна. Métier гэдэг бол ажил гэсэн үг. Одоо ажил гэдэг нь за би эмчийн мэргэжилтэй байлаа гэж одоо ямар нэг өөрийнхөө сонирхлоор ч юм уу нэхмэл хатгамал хийдэг байлаа. Тэрэндээ гаршсан байлаа гэж үү. Ерөөсөө ямар нэг гаршсан мэргэжил ажлыг métier гэж байгаа шүү. Ажил гэсэн утгаараа. За энэ дээр би заавалгүй уран одоо нэхмэлчийн дипломгүй байх нь бол хамаагүй. Зүгээр миний хийж дадсан, мэргэшсэн, бүр гаршсан ажил гэвэл métier. Profession гэх юм бол за одоо би жишээ нь уг нь би эмчин байгаамаа. Тэгтээ нэхмэл хийдэг байж болох байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ profession гэхээр албаны үг хэлэг, métier гэх юм бол ажил. Мэргэжил ажил. OK? За, c'est quoi ton prénom? Чиний нэр чинь хэн бэ? Léa. Et toi? Léa. Харин чи? Moi c'est Karim. Би бол Karim. Je suis plombier. Би сантехникч. Гинэ. За, энийг эхнээс нь хэлээд үгүй. Би энэ дөрвөөс эхлээд хэлээд үгүй. Combien de personnes travaillent ici? Il y a 10 personnes. Merci beaucoup. Il y a combien de gens dans ton bureau? On est 20. Ouais, pas mal. Quel est votre nom? Je m'appelle Marc Durand. Et vous êtes architecte, c'est bien ça? C'est quoi ton prénom? Léa. Et toi? Moi, c'est Karim. Je suis plombier. Tiens, un témoignage. Françoise. Je m'appelle Françoise. J'ai 55 ans. Je suis française. J'habite en France avec ma famille depuis toujours, dans le département de la Seine-Maritime, à Rouen, en Normandie. J'ai une grande famille, mon époux et nos 4 enfants. Je suis diplômée de l'université de Rouen. Je suis avocate. Témoignage 2, Takashi. Je m'appelle Takashi, je suis japonais. Je suis au Japon avec ma famille depuis 3 mois.
J'habite à Tokyo, la capitale du Japon. Je n'ai pas une grande famille, nous et notre fille. J'ai 35 ans, je suis spécialisée en commerce international. Témoignage 3. John. За энэ англи үг болохоор John гэдгээр хэлсэн ч болно доо. Je m'appelle John. Je suis américain. J'habite à Washington, aux États-Unis, depuis des générations. J'ai 21 ans. Je suis célibataire. Je suis cuisinier et je travaille chez McDonald's. За одоо эндээс энэ гурван танилцуулгаас сонирхолтой өгүүлбэр үг гэвэл эндээс байна. За одоо намайг Франсуаз гэдэг би 55 настай би Франц хүн. Би Франц улсад гэр бүлээрэн хизээнээсээ гэж үг байна. Хизээнээсээ гэх юм бол depuis toujours. За энийг маш сайн тэмдэглэж аваарай. Depuis toujours. Хизээнээсээ Seine-Maritime départemented Rouen хотод Нормандид амьдардаг. За тэгэхээр Франц улс департамент хуваагдаад тэрэн дотроо мужид хуваагдаад тэгээд аймгийн юу хотын нэр байна. Би их өнөр бүлтэй. Өнөр бүлийг нараа Grande Famille гэж байна те. За тэгээд mon époux манай нөхөр болон 4 хүүхэд. Би Rouen-ыг сургууль төгссөн. Хуульч гинэ. За авокат өмгөөлөгч. За Такеши. Намайг Такеши гэдэг би Япон хүн. Би Японд гэр бүлийн хамт сүүлийн 3 сар амьдарч байна гинэ. Depuis 3 mois. Тэгэхээр төдийгөөс өдий хүртэл болж байгаа цаг хугацаа ямар нэг үйл явдлыг илэрхийлэх цаг хугацаа нь болохоор depuis гэх юм. J'habite à Tokyo. За би бол Японы нийслэл Токио хотод амьдардаг. Je n'ai pas une grande famille. Би өнөр бүлтэй биш ээ. Эсвэл манай гэр бүл цомхон гэдгийг нөгөө авваага үгүйсгээл болоо тий. Бид хоёр болон манай охин. Би 35 настай. Би олон улсын худалдаагаар мэргэшсэн. Гинэ spécialisé en гэт. За John-их дээрх сонирхолтой үг байгаа. Намайг John гэдэг би Америк хүн. Би Вашингтонд Америк нэгдсэн улсад хэдэн үеэрээ амьдарч байгаа гинэ. Depuis des générations. Génération гэдэг бол үе гэсэн одоо миний үе, ээж аавын үе, эмээ өвөөгийн үе гэд. Тэгэхээр depuis des générations гэж хэлчих юм бол энэ нь хэдэн үеэрээ гэсэн үг. За тэгээ 21 настай би ганц би тоогооч бөгөөд McDonald's ажилладаг гинэ. За энэ ч нас тэгэхээр depuis-гийн араас орж байгаа ийм 3 тохиолдол 3 үг хэлгэнтэй. Хизээнээсээ гэвэл depuis toujours, сүүлийн 3 сар гэх юм бол depuis 3 mois, хэдэн үеэрээ гэвэл depuis des générations ингээ болчихж байна. За энд depuis des générations гэж гэхээр тодорхой босоогооц 9 үеэрээ юм уу 18 үе юм уу мэдгүй. Тэгэхээр хэдэн үеэрээ амьдарч байгаа гэхэд depuis des générations. Хэрвээ би 5 үеэрээ амьдарч байна гэх юм бол энэ чинь depuis 5 génération гэх байхгүй юу тийм ээ. За. Театр баяртай шүү.